21 цаг болсон байна. Надад зөвхөн бүтээгчдийн цаг Монголын үндэсний олон нийтийн телевизээр эхэлж байна. Ойрын хагас цагийг бид бүтээлч оюунлаг залуустай хамт өнгөрүүлэх болно. Бүтээлч оюунлаг бих залуучууд та бүхэн суугаас олоорой. Бусад нь манай дэлгэцэнд анхаарлаа хандуулаарай. Ингээд залуу зөвхөн бүтээгч нэвтрүүлгийн 1-р шатны шалгаруулалтын төвийн бүсний шалгаруулалт үргэлжилж байна. Олдоц системийн түүхэн материалыг ашиглаад ингээд амьдрал ахуйтай хэрэг болох үс материалуудыг хийж болох юм байна шүү. Ийм санааг манай Батөр жахлагчтай 102% дугаартай багийн хийж байгаа юм байна. Яг одоо тайз руу гарах чинь манай шүүгчд бол нэлээд ширвэн шүү дээ. Бас их мэдлэгтэй мундаг хүмүүс учраас энэ жилийн эмэгч гэсэн судалсан байгаа ойлгоод байгаа үү. Тэгээ асуултууд бэлдээ сууж байгаа бах тайрын асуултанда хэр бэлдсэн байна. Өөр нь бүх юм бэлэн. Ширүүн байна гэсэн тэгтээ ширүүн л үзэндээ бас. Өөртөө хэр итгэлтэй. Итгэлтэй. Чадна үстэй. Чадна. За сандрал байна уу? Юу ч байхгүй. За ингээд сандрал байхгүй өстэй амжилт хүсье. Яг одоо тайз руу гарч байна. Тэгээд ногоо эрхийн бичгтэй заавалцъя. За баярлалаа. Одоо тайзнаа Батөржийг урьцгаая. Батөрж ямар бүтээлтэй ирснийг сонирх ёо. Батөрж гараад ирээрэй. Тоосох нүг юу нэг эвгүй алгаал эвгүй ширүүн тоосгоор ороод ирчих чинь. Тоосохгүй. Яг лээ. Тоосгоор бүтээн байгуулалт гин. Лего тоосох. Бүтээн байгуулалт хийх гэдэг нь үү? Бүтээн байгуулалтын тоосхыг хийх гэдэг нь үү? Тоосох хийдэг энэ машиныг танилцуулна. Тоосох хийх түүхийд аваад ирсэн мэт тийм ээ. Тий гокийн нүн цагаан шороо. Тэгээд улаан шавар, үхрийн баас. Тэгээд ер нь шаврын хэлбэртэй газар энэ тоосхыг хийх боломжтой. За наач хүн зэдэг болоо явчлаа да. Хамгийн гол нь тоног төхөөрөмж айгүй ингээ. Тог цахилгаан хэрэглэхгүй. Чинь хоёлаа өргөж авч яваад хаанч ашиглаж болно. Тасбат. За тоос гарлааш хүлээгдээ үлээгдэл тоос үйлдвэрлээл. Тий, хоёлаа өдөрт 1000 ширхэг тоосыг дараараа хийн. За 1000. Ажлын бүтээмж бол өндөр. Өндөр. Гэхдээ 8 цагаас илүү ажил бүр илүү. Батөрж чи ер нь гараар тоосох хэд хүмүүсийг судалж үзсэн үү? Би ховдод явж байгаад ховдын төвийн хойхон талд хүмүүсийг гараараа шавар хийгээд тоосхийг бэлэн бетон блок шиг тийм хэмжээд тоосхийг байж тийм лээ. Тэд нар Баянгорт бас би. Тэд нар цагт хэрэг хийх юм бол ер нь энэ тоосхийг уламжлал бол эртнээс ер нь хүн төрөлхтөнд байсан. Тэгээд хамгийн гол нь бүтээмжийг нь маш энгийн болгох. Дээрээс нь нөгөө нэг техник технологиос хамааралгүйгээр хаанч хийх боломжтой яг энэ тоног төхөөрөмж бол бас байгаа. Болгонд байдаг нөгөө нэг хуучин Хатанбаатар Магцарж Жанжин штаб байсан музей байгаа. Тэр бол одоо хөх тоосгоор хийсэн. Гэхдээ одоо болгонд ч юм уу миний очиж үзсэн газар болгонд тэр хөх тоосго гэдэг уламжлалыг юусоо мэддэггүй. Тэгэл бүх юмыг модоор шийдэх гэдэг. Хашаа мод, жордлон мод, байшин мод. Мод тусдаг. Тэгээ шавар мана зөндөө байдаг. Хаасаг байгаа нэг. Одоо чинь тасганы овооны улаан шороо байна. За тэгээд 10 сард сая би халах гол Батад явсан. Яг тэнд явж байгаад бол яг энэ тэмцээнд орох шийдвэрийг гаргасан л та. Машин бол машингийн жижигхэн хэмжээтэй шороогоо бол ийшээ хийн. Тэгээд энэ тагаараа таглаад бариулаа наашаа дарж энэ дээрээ тавьж агаад нөгөө тишээ хөшнө. Ерөөсөө л хөшүүргийг ашиглаж энэ шороог нэвтрүүлж байгаа юм л да. Газрын шорооны барьцалдах чадвар өөр учраас бага хэмжээний цемент толиол тэгэл нараарах тань байглаар. Энэ технологиг одоо Монголын хаач ашиглах боломж байгаа. Тийм зөвхөн хот гэхгүй. Ялангуяа асагдсан сумуудад. Дээрээс нь малчин хүмүүс нь үхрийн баас арилгана гэж бас нэг том ажил хийдэг шүү дээ. Тэгвэл баасаа одоо өвс мөснийхээ хаягдaltaй ч юм ийшээ хойлоод лего үхрийн баасан одоо юм тоосох хийгээд тэрийг өвөл ингээд нөгөө нэг цаснаас хамгаалах хаалт болгочоод өвлжингөө хатсан тоосоо хаврын уртад түлхэх боломжтой. Яг энэ туршилтыг бол нэлээд олон газрын шороон дээр тулгуурч хийсэн л дээ. Тэгээд ер нь Монголын бүх шороог ашиглаж болно. Хар шорооноос бусад шороог. Алсагдсан сум суурингуудад яг энэ барилгын материалын олдоц аягүй муу дандаа л нөгөө нэг тог цахилгаанаараа ажилтдаг эсвэл том үйлдвэрүүд байдаг. Түүнээсээ болоод одоо чинь байшин барих, хашаа барих, жолсон барих бүх ажил дандаа мод оролцдог. Чиний нь бол халах голтой байгаа юм худаг байгаа юм л да. Ус жилийн 4 үйлрэл гоожж идэг. Хэрвээ энд тоосох шавар байна. Гэтэл энэ шавраа ашиглаад бид энийг гадуур худгийн байр барих боломжтой. Энэ бол Матад сумын нутгийн иргэд уламжлалт дараагаар зөв шавраа ямар ч нөгөө нэг цементтэй холихгүйгээр байгалийн харгаар хийдэг арга юм л да. Шахдаг. Тэгвэл энийг одоо нөгөө нэг саяны машина ашиглаад арай илүү боловсронгуй болгоно. За тэгэхээр лего холбиртой тоосох маань өөрөө өрлөг хийгээд маш хялбар. Заавал нөгөө нэг мэрэгжлийн нөгөө нэг өрлөгчийн хэрэггүй зөв дээрээс нь углаа явчихна. Дээрээс нь энүүгээр бас барилга барьдаг технологи бол бас аюу амархан болно. Жорлон морлон ухаад аюу шороо гарчдаг. За мөн уул урхаатай газар ч юм уу асар их шороог ингээ гаргачихдаг. Тэгвэл энэ шороогоо ашиглаад ч юм уу те энэ тоосхийг бол хийх бүрэн боломж биднэрт байгаа. Дараагийн нэг слайд руу оръё. За энэ нөгөө нэг яг туршилт хийж байгаа байдал энэ нөгөө тасганы овооны шороог
13 зурж байгаа юм шиг хэмжээний чиг өгөөд тэгэл машин логоо хийгээл ингээд дараал тэгээ гарч ирсэн тоосгон нэмэрхүү тоосгоо байгаа. Тэгээд яг энэ тоосгоны машиныг бол илүү боловсронгуй хөнгөн тэгээ хаанч авч явахд хэлбэрхэн байдлаар бас ингээд зохион бүтээлтэй ажил хийгээд бас зур төсөл нь гарах завж байгаа л да. Лего гэдэг нэрийг хаанаас авсан бэ? Би Лего гэхэлэр тэр чинь нэг юм өгсраад салгаад ондоо юм өгсөрж болдог болохоор би Лего юм болоо гэж бодсон. Би сайн л гэж бодсон. Яг нөгөө багада нөгөө мод чулуугаар ингээл эсвэл нөгөө Лего тоглоом конструктор тоглоом байдаг шүү дээ. Тийм тоглоомоор ер нь тоглож өгсөн л дөө. Тэгэл боддог байсан л да. Ийм тоосгон ийм хэлбэртэй тоосго байвал өөрөө энэнгээр өрөөд тэн дотор ингээ амьдрын гэвэл бас айгүй сонирхолтой санагдсан л да. Яг жижигрүүлсэн хүн чинь тоглоом дотор амьдраад байгаа юм. За. Малын өтөг бууцыг сүрэл өвстэй холиод Лего тоосго хийгээд цаснаас хамгаалах хашаа хийгээд өвөлдөө төлээд өвөлдөө бол цаснаас хамгаалчаад хаврын уртад гацаа хаврын уртад төлөх нь шүү дээ. За өөртөө гардорх материалаар хийнэ гэдэг юм байна шүү дээ. Тод жишээ. Ер нь бас арилгач аюуд нэг төвхтэй ажиллана. Хүзээр аваад нэг газар авч шаяал нөгөөдг нь хавртаа айгүйх болоод хүрцэн намартаа шатдаг ч юм уу те. Тэр энийг нөгөө нэг тоосго хэлбэрт оруулах юм бол тэр бас арилгаж байгаа хүүхдэд хүртэл сонирхолтой. Тэгээд тэр чинь бас айгүй бас нэг адал явдалтай л та. Ингээ өөрч тавиал. Тэгэл хавртаа тэрийг төлөх ч юм уу те. За шүүгчээс асах зүйл бишгүй байгаа. Блок хийхэд гол асуудал шүү дээ. Зургийн чангараас хамаардаг байхгүй. Зурмыг хитрхи нялцаа гэж юм бол хөвөнд орохгүй гусаад байдаг те. Бас нэг том асуудал юу гэхэлэр нөгөө хив тоос хоёр ч хоорондоо зуралдаа салдаг байхгүй зарим тохиолдолд те. Чиний хив одоо жишээ нь тэрийг яах вэ гэж яаж шийдэх вэ? Машины маань хивний хэмжээ юм байгаа шүү дээ. Шахаад доороос ингээд түлхээ гараад ирж байгаа байхгүй дараад. Одоо энэ машины маань гар нь болохоор нэлээд урт метр 50 гараа байгаа л да. Тэгээд дарахтаа болохоор яг хөшүүрийг ашиглаж шахачаад буцаад нөгөө тал руугаа дараад гаргачихж байгаа юм л да. Шорооны онцлог айгүй чухал энд. Энийг хийж тогшиж үзэхэд бол эрдэнэтэй хэмжээнд бол улаан шороо бол хамгийн шилтгэнээс. Тэгээд гокийн цагаан шороогоор бас хийж үтсэн л дээ. Улаан шороонд бол нөгөө нэг илсгэх чанар байна, шаварлах чанар хоёулаа бийж идэг. Зарим шороонд бол одоо илсгэх чанар байхгүй шороонд бол илс холж болно. Тэгээд ерөнхийдөө хийж үзээ туршилтаасаа ингээ огцуудаа янз янз ондоо өөрчлөлт хийж болно. Зүгээр нэг айлын жарлангийн одоо ухсан шороог л ашиглаад тосгох гэж боломжтой. Одоо зурмгээ бэлтгэхийн тулд бүх юм гараар байгаа тийм тийм. Тэр дэхтэй механик зурмгийн машинаар хийж болдог. Тийм тэгээ бас нэг хоны бууц хийдгийг бас их хайтайхан санагдаад байна. Яг энэ нь болохоор дулаан талдаа зүгээр энгийн блокоос бол ямарсан давуу талтай байх. Хөнгөний тал дээр болохоор хөнгөн байж чадахгүй. Яг ч бид нар сая бариуд үзэл хамаагүй хүн дээр энгийн тоосноос хүнтэй. Нөгөө талаас бас энэ машин маань та нар шахтаа гараар одоо механик үйл ажиллагаатай юм байна те. Ямар ч тог цахилах хэрэглэхгүй. Би үгүй тийм л дээ механик. Тэгэхээр энэ дээр дандаа хүн бүтэн өдрөжингөө 8 цаг ажиллаач хэлээ гэсэндээ хүн ингээд цуцны эзтэй тий. Тэгэхээр бас энэ дээр ажиллах хүний тэр нэгэнт хүний хөдөлмөр хөнгөрчилж байгаа юм чинь педал зэрэгшгээд нөгөөдхийн асуудлыг шийддэг байхаар ингээд сайжруулах боломж олно нэлээд бас харагдаад л байна л та. Зүг яг тийм бас санаа байгаа л да. Хамгийн гол нь эхний ээлж хөдөө тоггүй чинь матад цум гэдэг чинь дийдэл тогтоо. Тэгээд тиймэрхүү газруудад ч юм уу хотол яг одоо зөндөө олон үйлдвэрүүд байдаг. Гэтэл яг аллагдсан сум суурингуудад тэр болгон тогоо татаад байх боломжгүй 380-аар хэрэглээ ажилтдаг. Тиймэрхүү сул талууд байсан учраас ийм гар ажиллагааг нэг онцлсон л да. Тухайн тоосгоны шин чанар те одоо жишээ нь тоосгон дээр тавьдаг үндсэн хэдэн үзүүлэлтүүд гэх юм доор хаяж дулаан дамжуулалтын коэффициентээс авахгүйл тийм ээ. Стандарт хэмжээ энэ төр юмнууд яригадаад ирнэ л дээ. Бид нар бол тэрийг бол бүтээх тана энэ тоосгон бүтээгдэхүүн гэдэг зүйл дээр нь бол ярихдахгүй. Техникийн шийдэл дээр яг чиний өөрөө чи хийсэн юм одоогоор байж байгаа уламжлалтын тоос хийж байгаа зүйлүүдээс ялгаатай зүйл чинь юу вэ? Давуу тал нь юу вэ? Үнэхээр яг хөдөлмөр хөнгөсөх нь энэ хэсгээ бүр ингэ тоочны хэлээд боломж байна уу? Тоног төхөөрөмжөө яг одоо хийгээд эхэлсэн байгаа л да. Яг хөвчлэн бас хөдөөгөр би бас ингэ нэлээ явдаг л та. Тэгээд гарын доорх юм техник байхгүйгээс болоод одоо наацхан хашаага барьчих чадахгүй тэгсээр шорон байгаад идэг тийм хүмүүд байгаа юм л да. Шороогоо нэг одоо дээр бол хүзээр хийж байгаа л да. Хүзээр ихгүй нэг юм пүнкер хийгээд шууд ингээд автоматар пооцолдог тийм юм бас хийсэн байгаа бас. Энэ тоног төхөөрөмж нь өөр аягүй хөнгө одоо нэг 80-аас 100 орчим кг шиг. Тэгэхээр энийг бол заавалч нэг нэгээр нь заавалч шахах хэрэгтэй байна. Олоор хийж болно шүү дээ. Болно тий. Одоо шинэ нэгээр биш хоёроор гардагч хийж болно л да. Хамгийн гол нь дөрвөр болно. Тий. Хамгийн гол нь нэг зөөж авч явахд хэлбэрхэн тоггүй газарч малчин хүм ч юм уу те
одоо хэрэглэх боломжтой чинь тогонд хязгаарлагддаг сумууд бол манад байж л байгаа байхгүй. Заавал энэ Лего уснаар угаасаа эдрийг хооронд нь барьцуулж шавраар хийж байгаа шүү дээ. Яг энэ дээр авчраа тавхад чиглэлээ олохгүйгээр ингэж орж явах хэрэгтэй гэж. Шавар тавьчихад одоо тэр чадах уу? Одоо доотлын нөгөө хонхор байгааз. Хонхорлоо нөгөө нэг шавраа эндээ юм байх юм уус. Тийм чигээд нөгөө одоо энэ хөрүүгээ арамтуур хийгээд нөгөө шингэн молтгоо ч юм уу хийгээд бас үрлэг хийх боломжтой. Бас их яг энэ хоёр Легог хооронд холбох хэсгээ хэлж байна үү те? Бүрх нэмгэн болох гэдэг надад янз нь. Одоо нөгөө нэг яг зүгээр хавтгай тоосыг бол дунд нь ийм үргэлжлэн шавар хийж байгаад ингээд наадаа шүү дээ. Наа ч юм болохоор барьцэлтж байгаа учраас нааша цаашаа хөдлөхгүй. Тэгээд бас ховлтой юм чинь нөгөө нэг салхи нэвтрэхгүй ч юм уу тийм. Тэгээд энэ тоосгыг нэг тоосго зөвөр машина ашиглах гарах хугацаа нь бол нэг 40-60 секундэд л гаргаал ингээд явах боломжтой байна. Яа, төгөлдөр хоёр исмэнтэй ихгүй бол энэ чи амар ачаал төгөлдрөө гэл дараал ээлжлээд ороод. Одоо чиний чи бас 10-15 мегапаскал дард дийлэх нь үгүй бас эвгүй те. Энэ нэг машина ур цагаалж илгэсэн гэсэн шүү дээ. Тий. Техникийн зураг нь байгаа юу? Бага. Техникийн масштабын харьцаа гэдэг алга багш байна. Энэ зүгээр доор нь хэмжээнүүд нэмэгдсэн багш байна. Эндээс нэгийг хэлсэн л яг наад загвараасаа. Тэгээ наад загвар ч юм болохоор яг уртын хэмжээ нь 10 см, өндөр нь өргөн нь 10, урт нь 10 хэмжээтэй тасгана. За ингээд цог жавхлан шүүгчин гэрэл Сайжруулах юм бас бодолцсон шүү дээ. Хийч ногоо 2 ногоо асан 3 ногоо асан. За баяр үргээ батарч. За баяр үргээ. Тэгэд дөнгөс тайзан дээр шүүгчдийг бас нэг талаасаа алмаар болж нэг талаасаа шүүгчдийн толгойг маш сайн ажиллаж чадсан хоёр оролцогчол яхаа хэрэггүй та хоёр гэж бодож. Та манай шүүгчид их хвчлээ юу гэж их юм? Ер нь айгуу тийм үнэтэй зөвлөгөө өгч байна. Тэгээ шинэ бүтээл гэдэг бол тэгэл зам зөвхөн нэг хүний ч юм уу те багийн идэг ажиллаж олон хүн хамтарч иж илүү ингэ сайжирч идэг. Тэгэд бас нэлээд гой зөвлөгөөнүүд авсан. Тэгээд тэрийг бас бариад бүтэлийн алдахсан дараагийн шатналт нэ. Залуу зохион бүтээгчийг уул нэг дээр нь орох гэж байгаа ч таагүй. Тэгээд одоо энэ хоёр дээр нь ерөөсөө оръё гэд имам бэлдээд тэгээд санаагаа олоод түрээд ирсэн. Нэг дээр нь орох гээд яагаад чадаагүй? Амжаагүй. За юунаас болсон? Яг санаагаа яг хэрэгжүүлж яаж таагүй. Гэтэ тэгээд улам сайн бэлдээд хоёрт нь орж ийн тийм ээ. Энэ бол боломж. Тэгээд эргэжүүлж гэсэн маш олон хүмүүсээс боломж бол тухаа гэж бодож байна. Энэ жил орж имжаагүй байгаа бол яг одоо тайзруулж гарах гэж байна. Сандарч гэнэ үү? Сандрахгүй. Сандарлаа яасан? Хайцсан. За сандарлаа хайцсан тийм учраас сандрахгүй. Бэлхийлэр нэр хангагдсан бай. Бэлдсэн үү? Хангагдсан. За асуудаг үстэй. Асуудаг. Ногоон карт авахд бүх зүйл окей болсон байна тий. За амжилтсэд үгэж юм. Ногоон картаа буцаа уулзъя. За. Ууртаа хүмүүсийг дэлгэснээс олдохгүй байхыг хүсэж байна. Тэр цуу оноо Мөнхбаатар уурлахлаар хаалга савдаг тал байгаа. Та өнөөдөр наана зогсож явах хэрэгтэй. Битээ болдорой. яагаад Тэр савд хаас хаалгач эвдэрсэн шүү дээ. үтгсэн үү? Энэ өнөөдрөөс хойш бол хаалга эвдрэхгүй. Адиад орж бидэнд хаалга савхаас урьдчилан сэргийлдэг тийм юм үзэн. Адиад орж аа. Ууртаа юу? Ууранда хаалга савдггүй. Гөө. Хаалга савж гардаг, хаалга жийж гардаг энэ хүмүүс ууртаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тий. Тэгээд тэр миний нэгдүгээр санаа маань одоо ингээд хэрэгжиж ирж байгаа. Энэ л болохоор хаалга савалдгөө. Хаалга ингээд одоо яг ингээд зөөлх хаагдуулдаг гэхүүтэй. Яг энэ дээр ирэнгүүд ингээд зөөлх хаагдаад ингээд навчирч. Бүр дэлгэт үед бол ингэж байгаа зөөлөх юм те. Нуус шиг юм ба шүү дээ. Тийм нуус зөнд өгдөг те бас. Гарын доорх материалаар их өөр ямар ч хүн хийж болно. Амарчны нэг голоор хийгдсэн зүйл байгаа. Давуу тал гэх юм бол үнэн хямд Батлагаатай. Батлагаатай. Батлагаатай гэдэг үгээс 3 давтчихсан ойлгосноо. Жижиг амортизатор. Батлагаатай гэдэг 3 давтчилж байна гэдэг чинь батлагаатай гэсэн үг. Тий, батлагаатай. За. Автомашины амортизаторыг жижиг юм болгоод дээрээс нь юу нэмчихсэн, нуус нэмчихсэн гэсэн үг юм. Үгүй үстэй. Амортизатор хөвөрөл байгаа үстэй. Хөвөрөл байгаа. Тэгээд энэ болохоор яг хаалганыхаа нугсан дээр ингээд энэ одоо бих биелээ байрладаг. Хаалга наагдах юм бол эхний ингээд явж байсан ирчээ ингээд сааруулад зөв дуурж өгсөрж үтсэн юм уу? Үтсэн. Тэгээ савж үтсэн үү? Үтсэн. Хэр хүчтэй савсан? Бүр хүчтэй савсан. Манай мөнгө шүү. Тэгээд юу нэ орчны хаалга төмөр хаалганууд гэдэг чинь яг тэрэн дээр ингээд байна. Тийм хаалга мал юм ихтэй савсан. Тэгээд тэрэн дээр болохоор яг ингээд Бүр чинь ингэж байгаараа. төмөр хаалгач болохоор амар дуурдаг шүү дээ. Энэ тийм байхгүй. Гайхамшигт.
За энэ цэгцлэгцүүд суугаа хүүхдүүдээ энэ хаалга өшөглөх савх энэ төр гэж ярьж байгаа бол саяных тоглоом шүү. Хүүхдүүдээ битгий буруу үлгэд уриал аваарай гэж хүсэж байна. За мөн бас эцэг эхийн зөвшөөрлгүйгээр манай долоо зохион бүтээгчид хийгдэж байгаа бүтээл болон санааг гэртээ хийхгүй байхыг зөвлөж байна. За шүүгч маань санаа ямар санаа бодолтой байгааг өдрөө сонсцгоё. Чамд бол давчгаа нэг өгүүлбэр хэлээд гэрэл даах болов гэж бодож байна. Давчгаа өгүүлбэр нь харин ногоон гэрэл үүч хэлсэн байгаасаа тийм ээ. Харин ногоон гэрэл. Хэний дөө манай башин яг сөөгийнх нь өдөр төсөөлөг гişүн болчих. Одоо хаалга муу хагдлаа. Одоо би л 120 мянгаар хамгийн мундаг юуг нь авсан. Хаалга хаадаг нээдэг. Тэр хаалга клозер гэж байгаа юм л доор клозер уу хаалга хаагч. Тэгээ тэр яадаг вэ? Зарчимлах тэр яг энэ шиг чи дотоодлын чи задлаад үзэр юм дөө. За яг юм зүгээр шингэнтэйч байгаа, хийтэйч байгаа. Миний хараагээр байгаа. Чиний энэ одоо яг энэгээр бол ингээ хийгдчих юм шиг тийм ээ. Тэгээс хаалга ингээ татчихна. Буцаад хаахтаар ингээ буцаад энэ хийч ингээ шагдаад айж явах энэ гуурсаар ингээ гаргаж байгаа гэж штэ. А гэтэл энэ дээр ийм бэрүүлээ гардаг байхгүй. Ямар бэрүүлээ гарсан. Хаалгач татахгүй байнга онгоотой байж. Зүгээр татахгүй нь штэ. А тэгэхээр нөгөө татгахын болохоор бүр юм уу тийм давхар байна л тааж. За тэгэхээр одоо гадуур зарж байгаа тэр хаалга хаагч чинь дотроо байж идэв. Бүршин дотроо байгаа. Бүршин дотроо байгаа. Бүршин дотроо байж идэг байхгүй. Тэр нь яадаг вэ? Чи хаалга ингээ бүрэн нэгчтэй бүрчин гэд тэлэгдсэн байж байгаа шүү. Тэр бүрс татдаг байхгүй. Бүрс хүчтэй татаад ирэнгүүт яг чиний зарчмаар энэ хий чинь айж явах ингээд гараад хаагдана. Тэгээд яадаг вэ? Тэр хаалга нээдэг хаагддаг юмнууд дээр биш тийм ээ. Нэг юм бичсэн байт. Ямар юм бичсэн байт вэ тийм. Энэ хасах 35 градус. За би л одоо Монголоос хайгаад Оросоос орж ирсэн гэж байгаа. Хасах 35 градуст ажиллана гэдэг ингээ бичсэн байдаг байхгүй. Тэгээд тэн дээр ямар өөрлөх харддаг гэхээр ингээ хоёр юм тохируулдаг яг одоо юм хоёр калапнтай юм дөө. Тэргээр нь яадаг вэ? Нэгээр нь хаалгаа ингээ түргэн нээх хаах. Нөгөөдгөр нь яг хаахад одоо хүчин сааруулах уу гэдэг юм хоёр тохиолгот. Би өөртөө арай ч ингээ тохируулж байгаа л явдаг. Өглөөнөөс өдөртөө үгүй бол хаалгыг онгорхоо очдөг. Үгүй бол нөгөөдгий ч хаалга таснасгээд аваа шийдсээр гад сүүлдээ тэр хаалгыг тохируулах гэдэг надад хүн хаагаад нэг гэдэг хэдэн мянган удаа би ингэж иргэдэд тохируулж байгаа шүү. Тэгээ байхгүй. Тэгээ сүүлд нь үтсэн чи яа доктор шингэн хийнийх нь төлөвний яа доктор нөгөө хүүтэнд нэг өөрөслөө, дулаанд нэг өөрөслөө ингэж юусэн болдгоо юм. Ингэж яг хэрэгжиж яг нэг хаалган дээр байгаа байхгүй юу? Тэр ямар хаалган дээр ирсэн? Хэдэн килограмм хаалган дээр? Хашааны хаалган дээр байгаа байхгүй зүгээр. Зөвл чи жингийн үзнэ үү? Тийм. Жингийн мод мод хаалга. Мод нь тэгээ төмрийн альттай л аюун амар хүн таалгалтай тийм. За тэр чи энийг ихтэй томруулж болох байхгүй яг юуны даралтын нэг хэсгээд одоо энэ тим төсвөртэй ойлгож байна гэдэг. Яг наад хамгийн жижиг нь байна. Тэгээ гадуур зарагдаад байгаа тэднээс энэ чинь одоо 2-3 юмараа шийдлэр дотоо байна л тий. Тэр чинь дотроо бүрштэй татдаг байгаа, хаадаг байгаа, тэгээ хийтэй байгаа. Өшөө энийг ингээ яг дэлгэрүү шингэлтэй байгаа шүү тэгээд. Тэгээ өдлөм хаалга хаадаг юм миний дөө залуус хүмүүсийн төлөв үүссэн. Тэр бол уулын зөв санаа гарч ирсэн. Тэгээ өөрсдөө хэрэгжүүлэх гэсэн шүү дээ. Соронзонтой яа. Тэрний яд өгтөр хаалга хаагдаад ингээ үрээд ирэхтэр эдээд талын хаалга дээр төмөр соронзонтой, эдээд талын цахилгаан соронзонтой. Яг эсрэг төвл гараа. Яг ингээ хаагдах харшинд нь энэ дэр мэдрэгчтэй байна үү? Маш их урттай ингээ ирсэн. Тэнгүүд яг эсрэг төвлтэй соронзон уусгээд баярчаад хоорондоо. Тий. Тэгээд байжгаад нөгөө соронзонгийнхаа төлөөр нэр хав гэдэг ингээ татчих гэдэг шийдлээ. За ийгээд тэр наач яг болох юм байна гэдгсэн чинь яасан бүүм талгалцсан шүү дээ. Тэгээд дэлгүүр бол ерөөсө болохгүй. Хийцэн баха. Хийц тэгэл энэ тэнд одоо тэр аягаал явчих. Тэгээ миний дөө чи сайн үзээдэх ми дөө. За бүгдийг тайлбарчихсан одоо гэрэл асан. Оо яага болж байгаа юм бэ шүү. Гэт очиж төгөлдөр наа чи. Ямар эвгүй юм бэ те? Эвгүй нүү. Эвгүй бол за дор. Эвгүй. Энийг өшөөр дэлгэрүүлж бас сайн хийж болно л да. Сайжруулах гэж байгаа санаа байлаа. Тий, сайжруулах гэж байгаа. Сайжруулах нь болохоор тэр хаалганд одоо бүршинтэй л хойлоо өнөөрөө ч юм уу. За өнөөрөө явуулах юм доо. Маргааш соёлоо тэр хаалгад нэг жоохон оцолдоод. Чи нэг надад нэг 100 удаа нээж хааж өгөөл тэгэл одоо харин ямар гэрэл асах вэ? Танаа хаалгыг хамт янзлаа шүү дээ. Ногоон гэрэл асах гэж бодож байна вэ? Манайч та хаалга энэ сая арын харагдсан шүү төгөлдөр. За өнцөөр шиг санал хуваагц. Одоо ерөнхий шүүгчээс бүх юм шалтгаална. Цагаат таам тэгээ цавгийн шалгуурыг аваад өрөөд ирцээ. Амар шалгуур тавьсан. Тийм амар яддагхгүй байлээ бид нар очиж үзсэн. Тэр доо баалах байлээ.
хийж чадах уу? Чадна. За амжилт хүсье. Адид орчи 2 дахь санаа дизель түвшний 100. Тэрээр санаагаа тайлбарлаж дуусаад л шүүгчдийн ширүүн асуултуудтай тулгарсан юм. Шүүгчид түүний дизель түвшний 100-ны шийдэл оновчгүй байгаль дээлтэй биш харин хор хөнөөлтэй гэж үзээд улаан гэрлээ дадлаа. Би 55 дугаар сургуулийн 10 ангийн сурагч Шитийн Балжин. За сайн байна. Шитийн Балжин энэ удаад ямар гой санаа гаргаад ирсэн бэ? Ёо ширээ. За ширээ сандал хоёр. Энэ санааг хүүхдийг харж байхад л болсон байхгүй. Хүүхд нөгөө баг ингээ хоол цаг хийж ухаан асгаад идэг гэж байна. Одоо зөвхөн бүтээгч нэвтрүүлэг үргэлжилж байна. Энэ жил модон хийцээр модон загвараар нэлээдгүй олон хүүхдүүд оролцож байна. Баруун зүүн бүсээс ман төвийн бүсээс. Тэр хүүхдүүдийн нэг бол Балжин юм. Балжины хүүхдүүд тайзан дээр ухтан авцгаая. За бид баруун зүүн бүст, за мөн бас төвийн бүст шалгуулалт явуулахад нэлээдгүй олон модон хийц загварууд орж ирсэн. Түүний нэг нь бас чинийх болж байна, өрсөлдөж орж ирж байна. Тэгэхээр бусад хийцүүдээс юугаар ялгагдж байна гэдгийг л их дөвийлгэж харуулах юм бол тэнцэх магадлал улам өндөрсөн. За цаг явлаа. За ийм болохоор энэ хүүхд зөрүүлтэй нөгөө энийг авч байгаа хүүхдээ суулгачаад энэ суулгачаад тэгээд тэгээ аваа суулгангууд нь энэ хүүхдиндээ ямар ч хөдөлгөөнгүй болно. Тэгээд энэ доороо энэ хүүхд ингэ суугаад энэ доороо хөлөө ингээ гарч ирнэ. Тэгээд нөгөө багаас нь хүүхд дороочин дээр хоолунд идэхээ асгараад идэг. Тэгээд даван юу хог мотой ичээд энэ дээр хоолоо тавьж идвэл арай гайгүй юу тийм болов гэж болсон юм. Энийн салгангууд нь бүгд сална. Энэ бол тэгээд юу ах айсан энэ модыг хийснээр энэ хоёр шиг байгаа. Тэгээд энэ модыг энд нь хийснээр энэ хоёр ийм хөдөлгөөнгөөс салахгүй байдлаар энэ ингэж хийгдэн. Энэ би ойлгохдоо бол одоо хүүхдийг төлөвшүүлэх биш. За төлөвшүүлж болох юм аа. Суулгаад хашаач төлөвшүүлэх юм шиг байна. Хүүхд чинь суугаад одоо хэдэн минут болоогүй юу сарвалзуулаад дахиад босоод буух гээд эхэлнэ шүү дээ. Тэр чи бол одоо ерөөсө ингээд суу ид гэл ингээд хөвчих нөгөө хүүхд маань үүлээд хөдлөөд л тэнд байгаад тахна шүү дээ, тийм ээ. Тэхүү. Тэгэхгүй зүгээр ээжийн ажлыг хэмжилж байгаа зорилготой. Хүүхдээ ичж байгаа юм шүү дээ. Тийм. Тэгээд энэ дээрээс хүүхдиндээс хөдлөхгүй хоолндоо идэхийн хоолндоо сэвэрхийн идэхийн бас юм нөгөө тийшээ харуулгаас нь санал болно. Тэгээд нөгөө ном дэвтрийн тавир болж болно. Жогоо хүүхдийн онцлог нь юу вэ? Тэрийг суулгахад одоо ямар асуудал толгордیں۔ Тийм ээ? Ямар асуудлыг тооцож үзсэн байх ёстой юм. Тэр юм ерөөсөж орхигдсон байна. За тэгээд багшийнхаа энэ тавьсан энэ хэмжээ дамжаа тэгээд одоо энэ зургийн хэлбэр эдний сайн сураагаа мэдүү юм нэ. За тэгээд чи зургийг яаж зурх уу? Ингээд энэ дээрс бас юм сураад ойлгоод хийцүүдээ яаж зурж байгаа тэдэр мэдрээгээ сайн сураад тэгээд ойлгож ирээ. За. За амжилт болчихно юм аа. За. Шүүгчнэр таалагдаагүй. Таалагдсангүй юу? Яагаад таалагдсангүй? Би сайн тайлбарч чадсангүй. дугаартаа оролцогч буян тогтох зогсолтгүй эргэх хөдөлгөөнөөс эрчим хүч гаргаж авч болно хэмээн үзэж байна. Энэ бол мөнхийн хөдөлгүүрийн санаа. Өнөө хүртэл хинч мөнхийн хөдөлгүүрийг бий болгож чадаагүй, онлын хувьд ч боломжгүй гэдгийг хэдийн хүлээн зөвшөөрсөн. Буян тогтох магадгүй бүтээгч хийж болох юм. Баян зогсолтгүй эргэж байгаа учраас энерги момент гэдэг зүйл үүснэ. Тэгээд яг энэ зүйл яг энэ гол төмрийг генератортай холбож өгөх байгаа. Тэгээд генератораас юу вэ? 220 вольт юм уу? Тэгээд вольтаа гаргаж авах нь. Тэр мод нөхөхийн нэгдүгээр хөлийг чи мэднэ шүү дээ, тий? Ямар нэг энерги нөгөө биеэс бол зөвөгдөн. Тэр энерги хэмжээ бол тэнцүү байна.
Гэтэл чиний механик хийсэн дээр чи бол ингээ харахад эргэж байгаа юм шиг боловч тэр гол дээр чи ямар нэгэн үрэлтийн хүч байгаа. Нэгдүгээр хоёрдугаар агаараа эсэргүүцлийн хүч байгаа. Хэдэр чи тэр эргүүлэх гэж байгаа тэр юу хүчнээс чинь хомслоод ах тэр чинь нөгөө тийш дагаж ирэх хүч байхгүй болгож шүү дээ. Чи тэгэхээр тэр модалингийн 1-2 дугаар хуулийг зөрчинө гэдэг бол хэцүү. Ямар ч тийм эсэргүүцлгүй ачлууд орчин үүсгэж болж чадахгүй шүү дээ. Яг бодит орчинд амьдарч байгаа учраас тэр мэдээ тэр бицгийнхаа хичээлийг сайн үзээрэй мэдээ. За. Цог жавхлан шүүгч улаан, Болдбаатар шүүгч улаан, Лодор ус шүүгч улаан. Мэдээж түүний мөнхийн хөдөлгүүрийн санаа тэнцсэнгүй. Харин буян тогтохын дараагийн санаа амьдрал хэрэглээд арай ойр байж мэдх юм. Тэрээр зуныхаа амралтаар тавилгын үйлдвэрт ажилладаг бөгөөд хөрөөр аамнаас гардаг үрцгийг хямгтаар шийджээ. Олон харахад би жоохон сандраад идэх байхгүй. Тэгээд жоохон өөрийгөө нийл гэж чадсан. Маш сайн байна. Тийш хараа 2 сая 700 мянган хүн байгаа юм цаа. Зүгээр үү? Айгүй ойлгох хөлөөдөө. За ингээд шүүгчдийн гэрлийг бүгдээрээ сонирхцгаая. Би удаа 2 удаа. За бид дараа жил асуудлаа сайжаад яг зөв асуудлаа байж аваа заа. Тэг орж ирээ. Залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн өнгөрсөн жилийн амжилтуудын дурдаач гэвэл би Мөрөн хотод тавигдсан гэрлэн дохойг дурдах баг. Тэгвэл энэ жил бидэн дээр бас нэгэн гэрлэн дохой орж ирж байна. Гэрлэн дохойг танилцуулах Бат Эрдэнэ багийнхныг тайзан дээр урьж байна. За гэрлэн дохой гэдэг чинь их аюултай сэдвтэй. Энэ цаана маш олон одоо хүний амнаас машины осол аваар за аюулгүй байдал гэдэг их олон зүйл цаана агуулдад явж идэг учраас их нухацтай бодож байж сайн хийхгүй болдгүй юм л байгаа юм да. Бид нар сайн бодсон л лоо тэгээд. За амжилт хүсье. Манай аюугаар нөгөө Монгол улсын босоод эхлэхийн хүнд мягны зам дээр өнгөрч идэг. Тэгээд энийхээ хоёр тал болохоор манай аюуг төмөр замын хэсэг энэ улс төр дээр болохоор ингээд аваар бас үүсч байдаг. Тэгээд энэ тоцоод намаар ирж байгаа машин болон энэ гол замын тэмдгүүдийг тавьсан боловч энэ туцаад замаар ирж байгаа машин энд колонк байгаа. Эднээс хурц гэрлийн гэлбаанд орсноор энэ гол замаар ирж байгаа машиныг харах боломжгүй болоод энд аваар ус үүсдэг. Бидний хийж байгаа гэрлэн тохиол болохоор энэ л да. Энэ гол замын машины энэ хөдөлгөөний хэмжээнд мэдрээд тэгээд энэ мэдрэгч байгаа. Тэгээд энэгээр мэдрэхэд энэ ч гэрэл асч туцаад замын машиныг зогсоод тэгээд энэ чинь болохоор энэ гэрлийг ултраах мэдрэгч байгаа. Энэгээр ингээд өнгөрснөөс хойш 10 секундын дараа энэ гэрэл ултарч энэ тусгай замын хөдөлгөөнд оролцсноо. Энэ нөгөө нэг гэрлийг асаах мэдрэгч байгаа. Энэ болохоор ултраагч мэдрэгч байгаа. Хэрэгжүүлэлтээ явж явах нь дутагдaltaй юм байна. Тэрийг сайжруулах хийж болно. Энийн болохоор 100-аас 150 метрийн нөгөө анхаарал тэмдэгний тэрийг мэдчихээн л да. Тэгэхээр та яах вэ гэхээр одоо энэ мэдрэгчийг олон болгоод хурдыг хэмжиж байгаа хурдыг үзүүлэл зүгээр. Гэтэл 150 метрийн цаана нэг машин гэлдэрч идэл наа гэрлийн хагаа зогсоогод бас хэцүү шүү дээ. Нөгөө талаас бас юм дутагдал ажиглаж байгаа юм гэхээр машин уулдалт орохоос өмнө мэдрээ зогсооно гэж шүү дээ. Тэр машиныг гарсны дараа мэдрүүл зүгээр юм шиг. Гарсны дараа мэдрэх гэхээр бас төвөгтэй болох юм. Тэр доод мэдрэгчээр гарснаас хойш 10 секундын дараа гэрлээ шүү дээ. Энэ хурдыг мэдрэх бол зогссон юм байна. Ямар хурдаг бол бодож болно шүү дээ. Тэдэн метр зан тийм секунд тэдэн секундын дараа орж ирлээ гэх юм бол хурдыг бодоо гаргачих шүү дээ. Мэдрэгчүүдэд тодорхой зан тавьчихын тийм. Тэгэхээр хурдыг бодчихно. Тэгээд тэрнээсээ тохируулж асааж болно. Саяны дээр хөдөлгөөн мэдэрдэг, хурд мэдэрдгээс гадна бас шөнийн цагт бол нөгөө машины хол ойрын гэрлийг мэдрээд асаад өгчдөг ч юм уу те. Тиймэрхүү юмнууд бас байдаг байхгүй. Тэрийг бас сайн үзээрэй. За. Эний чинь цаана электроникийн маш том шийдэл явах хэрэгтэй. Тэгэхээр энэ шийдлийг чинь хийгээд өчөх хүн байгаа юу хамгийн гол нь? Энэ шийдлийг хийж өгөх юм бол байгаа. Ямар хүн байгаа? Манай тэрэгт нэг ах баг. Тэгээ электроникийн шийдлийг шийдэхдээ энийг програмчлах гэж нөө эсвэл зүгээр хардвер аргаар зүгээр програмын аргаар шууд хардвер аргаар схем техник аргаар шийдэх гэж байгаа болоо. Тэгэн л гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ их явдалтай. Яг үнэндээ электроникийн том шийдэл явж байгаа. Хэрэг зүгээр яг энийг мэрэгжлийн хүн туслаад хийгээд өгчигдээ удирдлагын системийг хийгээд өгчих хүн байгаа бол амжихгүй ш амжина.
амжихгүй шиг гэхдээ яг наа нэлээд бас судалгааны ажил бол байгаа аахгүй. Зүгээр яг хоёрын төвшөнд бол хийн гэхэд бол үндэ бас хэцүү л дээ. Ямар хөшилж зөвлөд мэдээллийн технологийн сургуулийн Сэнд Авиш багштай бид нар нийлж гэрлэн тохиоход бас нэлээд хугацаа авсан да. Зөө 2 улаан гэрлэгдсэн биз дээ. Яаж юм бэ? Асуудал олж авч байгаа юм сайн байна. Тэгтээ их том юм бариад авчиж. За наад чи барьж авахын тулд түрүүний мөнхөд хэлдэг. Эхлээд энэ замын хөдөлгөөний дүрм стандарт гэж юмнууд байгаа тийм ээ. Тэгэхээр медианы бол сарахсан хугацаанд бол юм хийж амжихгүй тийм ээ. Тэг ямар ч гэсэн бүтээлээ хийлээ энд танилцууллаа. Залуу зохион бүтээгч нэвтрүүлээ оролцлоо нэг алхам алхачтай тийм үү. За тэгээ дараа жил болохоор хийх гэж байгаа юмаа сайн судлаад тийм ээ. Хийж амжих хэсгээ бас тодорхойлох ёстой шүү. Жигүрлээ